крон гэж тэр мүлжиж дуустгүй мүлжүүртэй сэдв юм шиг шүү те. Хэдүүлээ өнөдөр Амфогийн шинэхэн булангаараа 200 крон дээр ямар хүн өөрчлөлтүүдийг хийсэн мөн түүний давуу болон сул талын тухай хамтдаа ярилцъя. Daily Drive буланд тавтай морил. 200-ын гадна дизайныг ингээд харах юм бол ер нь яг ханаас нь чарсан би бол яг крон шүү гэдгийг маш сайн гоё тодорсуулж өгсөн байна. Гэрэл, урд нүүр, гүпүр, за тэгээ обууд нь ч гэсэн ер нь яг өөртөө зогцсон. Тэгээ машины нөгөө ерөнхий ер нь жоох урт болсон юм шиг. Яагаад гэх юм бол нөгөө Lexus LS 500-ын платформ ашиглаж байгаа учраас тэнхлэг хоорондын зай хүртэл уртсан. За энэ бариулны дизайн хүртэл өөрчлөгдсөн байна. Ерөнхийдөө бол яг гадна талаас нь бол үнэхээр яг крон яг ямар байх ёстой тийм шинжилгээг бол ер нь 200 нэлээд сайн хийж чадсан юм шиг санагдав. Тэгээ нэг сонирхолтой юм нөгөө бидний нөгөө хилд зайлсан атлет Royal Majesta гэдэг модельүүд байгаа ш. Тэд нар бол бүр байхгүй болсон. Тэгээ нэг өсөндөө атлетын болохоор нөгөө RSB, RSG явж байгаа. RS гэсэн үг вэ? Үгтэй. Royal юм уу Majesta болоод ирэх юм бол нөгөө G Executive гэж орж иж байгаа. Тэгээ арай энгийнүүд нь нөгөө зүгээр G, SB гэх мэт нэг арай өөр тийм шин билнүүд орж ирсэн. Тэгэхээр утгаараа ерөөхдөө нэлээд өөр шинжилгээг бол хийсэн л гэж хараад байгаа. Цаанаасаа тэгж бодож иж өгсөн юм шиг байна. Нэрний хувьд хүртэл. Тэгэхээр хуучны нөгөө нэрнүүд бүр дуусагдахгүй гэсэн үг. За тэгээ хөдөлгүүрийн хувьд болохоор 3 сонголттой гарч байгаа. За ганцхан бензин хөдөлгүүр үлдсэн тэр нь 2.0 4 цилиндртэй турбо. Тэгээ бус нь бүгд хайбрид. Хайбрид нь нөгөө хоёр төрлийн хайбрид маань орж иж байгаа. Нэг нь 2.5 4 цилиндр буюу бусад нөгөө бүх модельудаа тавьдаг харьяар одоо RAV4 Camry Maverick тавьдаг A25 FXS, FXE гэдэг хөдөлгүүр. Нөгөө хайбрид нь болох бол 3500 V6-га хайбрид болгоцсон хувилбар байгаа шүү дээ. Тэрийгээ илүү сайжруулад энэ дээрээ тавьсан гэсэн үг. Тэгэхээр нэг осондоо хуучин нөгөө 3500 V6 бензин гэдэг хөдөлгүүр маань бүр байхгүй болсон гэсэн үг. Тэгэхээр яг бензин мотор сонирхдаг, бензин хөдөлгүүр дуртай хүмүүс маань, шатлалт хороотонд дуртай хүмүүс маань 2.0 турбо 4 цилиндрээс өөр сонголт бол үлдээгүй. Тэгээ мэдээж нийтлэг бол энэ 2.5. Тэгээд мэдээж хамгийн хүчтэй, хамгийн хурдан буюу 3.5 V6 хайбрид гэсэн 3 төрлийн хөдөлгүүр. За мэдээж ихэвчлэн одоо голцоо хүмүүс нөгөө баг иддэг энэ мотортойг нь авдаг. Гаднаас оруулж ирж байгаа хүмүүс чинь ихэвчлэн энийг оруулж ирдэг. Энэ хөдөлгүүр бол угаасаа би зөндөө хилцэн. Хөдөлгүүр талаас нь бол яг өөртөө таарсан хурд хүчтэй 223 морь орчмын хүч бол гаргаж байгаа. Тэгээ гол нь маш баг иддэг. Он залуу сайжирсан хөдөлгүүр, маш бага бензин зарцуулалттай. Тодорхой хэмжээгээр нэг жоохон хүч нь бол өмнөх 210-аар бодвол баг зэрэг хүч бол нэмэгдсэн. Тэгээ өөрчлөх сүртэй яриад их юм байхгүй. Хөдөлгүүр арчилгаа багтай. Тос мосоо л өөр яг эзэн цаг тухайд нь солиол яваад их юм бол нэг тийм асуудал үүсэхээгүй. Бензин ч гэсэн сүртэй голохооргүй. Ихэмчлэн ер нь бол хамгийн амьдралд ойр, хамгийн одоо нэг толгой өвдүүлээд ухуулаад авахгүй талын хөдөлгүүр бол энэ 2.5 цуваа 4 цилиндр хайбрид хөдөлгүүр. Харин нөгөө 3.5 V6 маань болохоор хороп нь өөрчлөгдсөн юм байна. Хороп нь ямар болсон бэ гэхээр нэг шинэ ойлголт гарчиж байгаа. Multi stage hybrid гэдэг. Hybrid гэдэг чинь ер нь яг тэгэхээр эхний ээлжинд hybrid гэдэг үгнийхээ утгыг ярих хэрэгтэй. Hybrid гэсэн ямар утгатай вэ гэхээр бид нар нөгөө бензин цахилгаан хосолсон гэх нэг бензин цахилгаан л гэсэн нэг тийм ойлголт яваад байдаг шүү дээ. Hybrid гэдэг үгний утга маань өөрөө зөвхөн хосолмол гэсэн утгыг илэрхийлж байдаг. Тэгэхээр multi stage hybrid гэж юу хэлдэг вэ гэхээр яг тэр хоропоо ярьж байгаа. Хороп нь ямар болсон бэ гэхээр энгийн дөрвөн шатлалт яг автомат хороптой нэмдэг нь ECVT хоёр хоропыг нийлүүлээд multi stage буюу hybrid хоропыг 224 дээр гаргаж ирсэн байдаг. Тэгэхээр өөр дөрөвнөөсөө илүү дэвшилтэд, илүү хүчтэй мөн дөрвөн шатлалт хороп болон ECVT хоёр нийлээд 10 шатлалт хороп шиг симуляцлж ажилладаг. Тэгээ хүмүүс нөгөө эхнээс нь зар оруулахдаа дахиад нөгөө 10 шатлалт гэж хичээл эхэлсэн байна. Яг 10 шатлалт бол биш. Зүгээр 10 шиг симуляцлж ажиллаж байгаа. Цаана нэг дөрвөн шатлалт хороп ажиллаж байгаа. Нэмдэг нь ECVT хороптой учраас зүгээр нэг тийм нийлсэн маш тийм өөр тийм шин төвшний хороп гэсэн үг. Тусдаар бол хороп нь тэгж сайжирснаар одоо хүч нь бас тодорхой хэмжээнд нэлээд нэмэгдсэн юм шүү. 224 бол 350 хэдэн морины хүч бол гаргаж байгаа шүү. Тэгэхээр тэр ер нь нэлээд хүчтэй болж чадсан. Тэр хурд хүчийг яг хайдаг хүмүүст хамгийн хүчтэйг нь унмаар байна гэсэн хүмүүст бол эргэлзэлгүй 3.5 V6 тэр multi stage хороптойг авахд бол зүгээр. Гэхдээ хүчтэй боллоо гэд кайфтай болсон гэсэн үг бол биш. Хэдий яг дөрвөн шатлалт хороп ажиллаж байгаа. Тэгээ нэмдэг нь ECVT байлаа гэж бодоход нэг тийм шаталж байгаа хоропыг бол мэдрээд байхгүй. Яг л нөгөө ECVT ямар сонсогддог, ECVT ямар дуурдаг тийм л характерын зонхлно. Яг тэгвэл цахилгаан мотортой учраас тэгээ CVT-тэй цуг хосолж орж иж байгаа учраас тэр бол нэг 10 шатлалчиг тийм гоё мэдрэмж өгөхгүй. Цаанаад мэдээж нөгөө хайбридийн нөгөө юм хом. Нөгөө нэг санаа характер гэдэг шүү дээ. Тэр бол байж л байгаа гэсэн үг. Тэгэхээр гэхдээ яг мэдээж хүчний тал бол хамгийн хүчтэй.
Энэ бол 2.5 шүү. 2.5 цуваа 4 хамгийн бага иддэг, хамгийн арчилгаа багтай, хамгийн энгийн хөдөлгөөн гэсэн. Тэгээ нөгөө хайбрид машин дээр хойтлон нөгөө багажинд нь батарей ороод ирэхээр харьцангуй нэг багаж жоохон жижигхэн болчихдээ шүү дээ. Тэгсэн чинь 220 төр болохоор арай томссон байлээ. Нөгөө платформ сольсны ачаар ч юм уу эсвэл нөгөө батарейгаа арай нэг гоё зөв газар байрлуулсны ачаар 210 мар хайбридыг бодох юм бол хамаагүй том байгаа ч. Одоо ингээ харахад нэлээд цааш том бооз. Энэ нэлээд том дишэл болж чадсан байлаа багажин дээр. Яалч үн юм ачхад жоохон жижиглээдэг үсэ. Тэгсэн чинь цаашаа нэлээд суналттай багажтай болсон учраас 210-аас бол хамаагүй том багажтай болж чадсан байлаа. Энэ нэг том давуу тал. Тэгээ Chrome ч ер нь их гоё юм хүнд лакс мэдрэмж өгдөг машин шүү дээ. Тэгээ хаалгыг онгойлгоход л ер нь илт байдаг. Тэгээ би энэ 220 дээр бас хөнгөлөөд алаа ичих юм болов гэсэн чинь бас харьцангуй их гайгүй. Хаалгач гэсэн ер нь хүнд талдаа. Ер нь 200 шигээ за яг 230 ягч биш. Гэхдээ бүр нэг аимшигын хөнгөлөөд бүр нэг байхгүй болоо хайчаагүй. Бас гайгүй. Тэгэхээр бас дулаалга битүүмс тал нь ер нь харьцангуй давгүй аа гэж харж болох. Яг бариулан дээр ингэж нээдэг байсан бол тэр юм классик юм аягтай бол энэ дээр гараад ирсэн юм билээ. За ашигласан юм материал гэх юм бол яг хуу жоохон тийм зөөлөн материалыг бол их ашиглаж. Ер нь 200 дээр их гоё хатуу биетэй материалтай явдаг гэж 210-аас жоохон сулгаад. Тэгээ энэ дээр болохоор эргээд дахиад юм зөөлөн жоохон тийм яг хуу нэг тийм мууч бол биш л дээ. Гэхдээ ингээ хүрээд үзэхэд жоохон нингэн тийм зөөлөн материалыг бол яг энэ цагаан оруулган дээр ашиглаж. Тэгээ энэ дээдл бол хайцсангуу гайгүй. Эдэр бол тэгээ энэ ингээ бариад үзэхэд ер нь жоохон зөөлөн талдаа. Угаасаа л тэгэл одоо он залган машин болгонд нэг тохиолдож байгаа нэг юм жоохон танталтын юм явагдаад тийм шүү дээ. Хамаагүй нэг айл болох нөгөө жингээ багасгах гал бага идүүлэх гэж юм. Тэгээ нийгэмтэй юмуд бол байдаг. Тэгэхээр тэрнийхээ дагуу мэдээж хуучнуудтай харьцуулахад салууны чанар бол харьцангуй гараар барихад ч гэсэн мэдрэгдэхгүй ч юм суларсан байна. Тэгээ 220 төр бол бүр тэгтлээ даахгүй болгоо хайчив. Ер нь бол яг боломжийн дагуу тэгээ он залган машин гэж байна. Гайгүй байж мэдээлэл найдаж шүү дээ. За ороо суугаад үзэхэд бол уул нөгөө Lexus LS-ийн явах үедээ платформыг ашиглаж байгаа. Тэнгүүд LS чинь нөгөө хэвлэг хоорондын зай, дугуй хоорондын зай арай урт байхгүй. Тэгэнгүүт яг ороо суунгууд үндсэн өмнөх 210-200-аас яалгаа байхгүй. Нэг яг л жижигхэн болоогүй. Тэгээ би уул нь томсчих юм болоо гэсэн чинь арай томсож чадаагүй лээ жижигхэн хэвээрээ. Яг нөгөө хойдлогоо батарейныхаа юм хүмүүс зүв байрлуулах гад энийхээ багажиндаа илүү ач холбогдол өгөөд хойдлын суудлаагаа бол нэг томсож болж чадаагүй надад итгэл. Бусдаар бол тэгээ яг суухад яг л ер нь нэг гоё стандарт. Яг нэг тийм бас айхтар бүр лакшийн мэдрэмж өгөхгүй ч гэсэн яг юм хүмүүс өөртөө таарсан эцэнцгэр талдаа. Хойдлын үлээсэн пар нь бол хиймдээ бол байна. Хойдлын зочигч бол ер нь стандарт биетэй юм бол тэгээ. Ер нь Chrome-ны хойдол бол нэг тийм бас дангаа бол том байгаагүй шүү дээ. Яг л стандарт байсан яг тэр шиг л байна. Тэгээ эндээ энэ гол нь ингэж буудаж юм байлаа. Яг арай нөгөө энгийн болоод ирэнгүүт нөгөө G executive болоод ирэнгүүт нөгөө хойдлын салооны удирдлага, хөгжмийн удирдлага, суудлын удирдлага ороод ирдэг. Энэ нөгөө энгийн нь болохоор хоёр зүгээр юм аягны хоёр суурил орж ирж байгаа юм байна. За яг жолооч тал руу ороод ирээ суудсан байхад за ерөнхийдөө энэ давхар салооны юм шин шийдэл ашигладаг байсан юм байна. Тэр нь их нүдэнд тусч байгаа. За тэгээ өрүүл мөрүүл ер нь бүхэл юм шинжлэгдсэн. Гэхдээ надад нэг таалагдахгүй байгаа юм гэх юм бол энэ өрүүлний дизайн дээр өшөө жоохон ажиллаад өгсөн бол уулын салоноо гоё аваад гарчих байсан. Наанч ингээд харангуут яг нэг Corolla фильтрийн өрүүлийг жоохон сайжруулад Chrome дээр тавьсан юм шиг баг зэрэг сэтгэл дутсан юм шиг мэдрэмж төрүүлээд байгаа. Дэлгэц бол юм хоёр дэлгэцтэй нэг нь туслах дэлгэц. Энийн дараагийн нөгөө facelift байгаа шүү дээ 2020 оноос эхлүүлээд facelift-ээр болохоор нөгөө дэлгэц энэ хоёр дэлгэц чинь нийлээд нэг дэлгэц болсон юм. Тэгээ өрүүлний дизайн дахиад жоох өөрчлөлтөд энэ дээр байдаг өрүүл энэ лого нь хүртэл нэг жоох өөрчлөгдсөн ч гэдэг юм. Тийм жижиг шинжилэлүүдийг бол 2020 оных дээр бол хийцэн байна. За тэгээ таалагдж байгаа юм гэх юм бол энэ хоёр аягны суурь сонирхолтой. Ингээд доошо дарчдаг. Аягаа хийчдэг. Буцаад энэ push гэдэг дээр нь дараа дээшээ босгоод ирэнгүүт айгуу тийм кайфтай нээж харагдчихдаг ишилдэг. За тэгээ уцаа эндээ ингээ хийчих болох юм байна. Уцаа эндээ ингээ хийчихэнгүү хийгээд ингээ хаачих юм бол яг таарчдаг. За тэгээ 12 вольтын оролт, USB оролт. За тэгээ автомат кардантай болсон байлээ. Ер нь салон бол ер нь стандарт. Тийм ч мууч биш. Тийм ч бас зүрхтэй тансаг биш. Тэгээд энэ кондишны удирдлага бас жоохон одоо кондишн дээр дарахын тулд парныхаа удирдлагаар шинж бол энэ дээр дарангуудаа парныхаа хүч мөчийг заавал ингэж хуруугаараа энэ точ скрин дээр нь ингэж хурж нэмж хасах юм байна лээ. Энэ үлээж байгаа байрлалаа өөрчлөхийн тулд. Тэгэхээр энэ жоохон ядаргаатай. Яг явж явах үед уул ингээд нөр товчтой байх юм бол ингээд явж явах үед ингээд дараа явж штэ. Тэгэхгүйгээр заавал энэлгөө харж маш сайн анхаарч ийж энэ кондишноо оролдох гэх мэт. Тэгээд drive mode selector-ийн ямар нэг товч мовч тийм байхгүй.
заавал бас энэ товчон дээр дараад тэгээд эко, нормал, спорт ч гэдэм үү энэ 3 гормоо сонгох юм бэл. Бас гараараа touchscreen-аар сонгоно гэсэн үг. Тэгээд 360 камер. Ер нь опшны тал дээр бол яриад байвал нэлээ их юм ярина. Тэгээ нөгөө G болон G executive RSS шалтгаалаад баахан опшнтой төрөл бүрийн янз бүрийн опшн байх болохоор их опшн дурдах би ер нь сонирхолгүй байдаг. Нэг шинэ опшныг би нэг гол юм гэж ер нь хардггүй. Ер нь ямар хуу болсон юм бэ гэдэг чухалчдаг болохоор. Тэгээ ер нь бол яг зай бол хийгэндээ яг л нэг давхар солон орж ирээд жоохон илүү зай багтаа харагдуулаад байна уу эсвэл нэг тийм жоохон давчуу юм шиг мэдрэмж бол аваад байна. Нэг өмнөх загваруудаа бодох юм бол. Гэхдээ яг яс нэг тийм тэгэлцсэн нэг тийм хит давчуу санагдсан юм бол байхгүй. Бүх юм яг стандартаараа. Тэгээ энэ хянах болохоор бас хянах дээр их гоё ягдаад. Энэ 3D электрон хянах юм байна. Тэгээ ингээ харангуут бүх юм электрон мөртлөө ингээд яг 3D юм шиг. Тэгээ хянах дээр нэлийн олон мэдээллүүдийг бол цацдаг. Бүх одоо мэдрэгчүүд, blind spot одоо юу замын тэмдэг мэдрэгч, цагаан зураас мэдрэгч гэх мэт бүх сонголтуудаа ерөөсөө ингээд удирдлагуудаараа ингээд шийдчих юм байна лээ. Бусдаараа бол энэ дээр ийм голын хайрцаг бол яг юм дэ хоёр талаасаа ингээд онгоодог. Тэгээ суудлын ашигласан материал бол ер нь яг нөгөө нэг зарим нэг гой хуучны одоо 200 ч нэг үхрийн ширшил нэг юм байдаг гэсэн чинь суудл муудлаа ярьсан болоо тэрхээрээ одоо Lexus GS Master ч юм уу. Энэ дээр болохоор энэ яг арьс биш юм шүү. Лидрийн талынх юм уу та. Тэгээд бас жоохон нингэн талын суудалтай. Яг бай ер нь бол эвтэйхэн суудсан байхад нэг тийм бас тухмуутай бол биш юм чинь кром учраас тэр талыг бол нэлээд бодолж шийдсэн байх. Энэ Irchak-ны дизайн богоц энэ ер нь Toyota-гийн одоо он залуу их машинууд байгаад байгаа Irchak. Ингээ харахад яг RAV4-ийн Irchak юм шиг. Бусдаасаа нэг сүртэй содон ялгараадах юм байхгүй. Уул нь кром гүт ч уул нь бүх юм нэлээд өөрийн гэсэн нэг онцлогийг гоё шингээдэг штэ. Гэтэл энэ дээр зүгээр RAV4-ийн Irchak-ийг авчраад пад гэл тавьчихсан юм шиг харагдаад. Тэгэхээр энэ Irchak-ын дээр жоохон сэтгэл дундуур, өрүүлэн дээр жоохон сэтгэл дундуур байгаа гэсэн үг. Анх кром ер нь 171-ээс 171 кром дээр бүр атлет 2.5 GZ-тэй гардаг байсан. Хийж яхад л ер нь анх кромны яг одоо гол характерыг бол ойлгож эхэлж ирсэн л та. Тэр бол нэлийн дээр үйдэлтэй. Тэгээд дараа нь 180-аас эхлүүлээд GZ-гээ болоод V6 хөдөлгөөр орж ирж ирсэн. Цэвэр бензин V6. Тэр үед бол яг их гоё ер нь кромныг барай явж хахад маш тийм намбулаг тэгээ моторын үзүүлж байгаа бас нөгөө реакшн нь те хаазыг хэрхэн мэдэрч байна араа хэрхэн солигдож байна гэдэг дээр кром тухайн үед бол бүр яг өөр төвшөнд бол байдаг байсан. Тэрийгээ дагаад ер нь айгүй гоё мэдрэмж өгдөг. Маш тийм гоё чигд ажиллагаатай. Илдүү тийм чээртэй чимээ тийм ерөөсөө бэдүү байл. Кром ер нь өөрийн гэсэн маш гоё характертай байсан. Цэвэр бензин V6-тай байх бүртлээ анх гарч ирэх үедээ. Тэгээ дараа нь 210-аас эхлүүлээд ерөнхийдөө яг 204 3500 V6 hybrid бол гараад ирсэн байсан л да. Дараа нь 210-аас эхлүүлээд бүр яг жинхэнэ нөгөө энгийн жижиг хөдөлгөөрүүдэд хүртэл 104 цилиндртэй hybrid болгоод тэр үеэс эхлүүлээд ерөнхийдөө Crown-ы яг нэг гоё өөрийнх нь характер алдагдчих гисэн. Яг hybrid болоод CVT болоод ирсэн чинь жоохон нэг тийм яг би Crown унаад байна уу эсвэл те Prush шиг болох гэж хичээсэн Crown-ы хэв шинжийг хадгалах гэж хичээсэн нэг тийм жоохон завсрын юм унаад байна уу гэдэг тийм бодол бол орж ирдэг байсан надад. Тэгээд тэгээд 220 руу ороод эхэллээ. Яг 210 дээр тэгээд бас бензинүүд нь бол байжсэн л та. 3500 V6 бензин, 214 дээр 2500 V6 бензин. Гэхдээ нөгөөдөл нь илүү зөнхөлж исэн болохоор ерөнхийдөө нэг 210 жоохон нэг суларчлаа даа гэсэн мэдрэмж авч ирсэн. Тэгсэн чинь одоо 220 дээрээс юу нөгөө 3500 бензин байхгүй. Тэгэхээр одоо ерөнхийдөө нэг энэ 4 цилиндр дээр л хідвлээ дасан зогцож л явахаас вариантгүй болоод ирчих واخ. Тэгэхээр мэдээж энэ давуу тал юу ах вэ? Номер 1-т хамаагүй бензин бага идэж байгаа. Хоёрт гэх юм бол яг хөө тэгээд хөдөлгүүр маань нөгөө V6 бензинээ бодвол арчилгаа багтай байдаг л та. Бензин голохгүй шиг юм уу те. Илүү амар. Гэхдээ яг нэг ийм нийтлэг нэг юм зохиолчтой. Ялтай нэг юм цахилгаан барааж ажиллах гэдэг юм шиг те. Хамгийн л хайбрид машинууд бол нэг ийм характертай болчиход байгаа шүү дээ. Crown дээр ерөөсөө яг энэ амар цогцдгүй байхгүй. Яг л Crown-ы тэр гоё характерыг унтраагаад байгаа юм шиг тийм юм өгдөг. Хэдий нөгөө 3500 V6 хайбрид нь байгаа ч гэсэн тэр нь бас л ер нь адилхан л сонсогддог.
Нөгөө шаталсан хорог байхгүй. Тэгээд нөгөө цахилгаан мотор ороод ирж байгаа учраас ерөнхийдөө нэг Chrome маань жоохон өөр тийш ер нь яваад байгаа. Chrome-наас авдаг мэдрэмж гэх юм уу те. За яг энэ бол сул талууд. Сайн тал нь гэх юм бол 220-аас 20 ямар болсон бэ гэхээр явдлын үед 200-аас илүү зөөлөн, илүү түшигтэй, илүү намблаг болсон. Яг гэх юм бол Lexus LS гэдэг одоо нэг LS буюу Lexus-ийн хамгийн том седан байгаа шүү дээ. Янзын гоё явдалтай ер нь яг урдаа барьдаг том седан. Тэрнтэй адилхан тэрний платформ дээр хийгдсэн учраас явдлын үед амдшгүй илүү зөөлржээ гэдэг нь бол мэдэгдэж байгаа. Илүү гоё юм намблаг. Тэгээ гол нь хүнд хөнгөн биш. Яг гоё хүнд. Энэ хоёр характер нь Crown шүү гэдгийг жоохон авч гарч чадаад байгаа байхгүй. Мотор яриад эхлэх юм бол жоохон эргэлзээтэй. Удаан унвал уйдгаар. Удаан унах юм бол тэгэл энэс чи амархан залах шүү дээ. Хуршиг мөөрөөл байгаа юм шиг те. Тэгээ ерөнхийдөө иймэрдүү зан характераас болоод ер нь Crown-ы утга шинж тэмдэг айхаа болстой. Яг өөр машинаас мэдрэгддэггүй байл шүү дээ. Дөнгөж 180 орж ирж хахад, зөнгөж 200 орж ирж хахад ямар гоё юм бэ гэлтэй. Тийм ч учраас хүмүүс бүр үнэхээр ингээд хөлдөж ундаг байсан. Өвөө дуртай байдаг байсан залуучууд. Тэгээ одоо тэгээд бас яалтаа гэлээ тий. Тэгээд цаанаасаа Toyota улсаас нь бас тийм шаардлага тавиал том моторуудыг хориол тий. Том мотор хорьсон ч яг татвар мотор аюу өндөр болсон. Монгол ч гэсэн одоо татвар юу ч болоод байгаа сүлд тий. Гэхдээ яг хуу машин маань бол болж гин баг идэж гин явдал зөөлөн байна. Түшигтэй тулгууртай байна. Жим бол хүнд байна. Хөнгөрөөгүй байна. Угаасаа эдгээр чинь бас уралдааны зориулттай бол биш шүү дээ. Бид нар л гიშх гэдэг болохоос яг шулуун замдаа гоё намблаг яваад. Яг энэ шулуун замын cruiser-үүд гэж явдаг байхгүй. Одоо шулуун зам дээр хөөгчд гэсэн. Шулуун замд хол зам байлуулах 5 тухтай явхад зориулж энэ том седануудаа бүтээдэг. Тэгээд тэрийгээ дагаад яг энэ хөдөлгүүрийн хүчний хувьд бол яг л стандарт хэвээрээ 2.5 4 цилиндртэй Toyota-гийн хайбруудад ямар байдаг яг л тэрнтэйгээ адилхан л байна. Хүчний хувьд. Тэгэхээр энэ бол яг маш багч биш. Тэгээ өөртөө бүр амар ахцсан авч тавих гэдэг бүр тийм сууд руугаа бүр ингээд идэх тийм бол хүч бол биш. Яг бүх юм дээр бүр энгийн хэрэглээ маш сайхан зөрчдөг. Тэгэхээр энэ хөдөлгүүр дээр бол ерөөхдөө нэг хилээд байгаа байхгүйгээс түгээмэл болцсон. Хүн болгоно л энэ хөдөлгүүрийг баг одоо мэддэг болцсон шүү дээ. Jeep гэлтгүү тэгэл дундгаа энэ Jeep, digital камер урдаа хөтлөжтэй хойно хөтлөжтэй бүгдэн дээр нь л тавигдаад явж байна. Мотор хороо өөр болвол тэгэл жоохон машины характерыг л алах гэдэг болохоос биш. Яг хэрэглээ ч юм уу чанар талаас бол маш боломжтой. Яг нэг тийм одоо юу гэмтэй. Одоо нэгэнт одоо бид нар хүлээн зөвшөөрөхөөс л өөр аргагүй л болж байгаа юм л та. Гэхдээ Toyota ядч нөгөө жинхэнэ фэнүүдийг хүндлээ те 3500 V6 хөдөлгүүрээ баг тоотой ч хамаагүй үйлдвэрлэж байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэл заавал тэрэндээ баригдаал. Тэрийг бүр хүн авахгүй гэж байгаа юм шиг хаяа шууд бүтнээрээ шууд хайбрид болоод тэгээд байгаа жоохон. Ирээдүйд одоо бид нар яг юу унах вэ гэдэг дээр бас жоохон эргэлзээтэй. Яг хөгшин настай намтай хүмүүс тул сайхан энгийн хэрэглээг машиныг зүгээр яг энгийн аагаас Б цэглүү явдаг тэ энгийн аагаас Б цэглүү намайг асуудал хүргэдэг л байхад болно гэж байгаа хүмүүст бол энэ хөдөлгүүр энэ машинтай энэ хөдөлгүүр энэ хорооттойгоо ер нь бол болж ийн л гэсэн үг. Яг битүүмж бол тийм муу бол биш. Гэхдээ бүр тэгэхээр бас галзуу бол биш. Яг л нэг хэвэн одоо ингээ явж явах доотлын замын чимээ явал жоохон мэдрэгдэж байна. Тийм ч амар чимээгүй бүр юм час хийсэн юу бол биш. Тэ яг тэ одоо хэвийн л үзэгдэл юм л та нэг талаараа. Спикер яг ингээд нэг сэтгэлд хүрсэн шиг маш бас гоё байхгүй л байдаг. Яг нэг цаанаа жоохон хүндийдүү цоцогдоод байгаа байхгүй. Уул нь энэс илүү бас сэтгэл гаргаж өгсдөө шүү дээ Crown дээр чинь. Гэтэл яг нэг жоохон дутуул сонсогдоод байгаа юм л да. Энэ тал дээр жоохон бас яг сэтгэл хангалуун биш байгаа. Явах үедээ өөрчлөгдсөн учраас хуучин нөгөө 180 200 юмнууд бол ер нь бол таахгүй гэсэн үг. Тэгээд дээд гар чинь бүр хоёр өндөгтэй болсон байлээ, хос өндөгтэй. Одоо дээд гар гэдэг би байн ярьдаг шүү дээ. Миний ярьдаг тэр дээд гар чинь сайжраад нэг өндгөн дээр дээд гар нь боогддог гэсэн бол хоёр хос өндгөн дээр гэж боогддог болсон бэл. Тэр нэг осондоо донцлогоо шингээлтийн хувьд ч гэдэг юм уу. Арай нөгөө нэг төсвөртэй байдлын хувьд хамаагүй илүү өөрчлөгдөж илүү сайжирсан. LS-ийн платформыг Lexus LS-ийн платформыг ашигладаг боллоо гэдэг LS-ийн төвшөнд бол чимээгүй ч гэдэг юм уу тий. LS-ийн төвшөнтөө
бол нэг сүртэй засаг унаа явж явах тийм элэс шиг бол мэдээж гоё биш. Зарим хүмүүс бүр яг оостой элэс шиг болсон ч амар хэлж байгаа гэж бодож магадгүй. Яг бол тийм биш шүү. Битүүмсний талд бол мэдээж Lexus-ийн урд бол гарч чадахгүй. Тэрийг бол хүлээн зөвшөөрөх зүгээр аргагүй. Гэхдээ өөрөөр хэлбэл Crown ч нөгөө явах үедээ ингээд солиогүй мангар удаан явж ирсэн шүү дээ. 180-аас хойш 200 210 гээл те. Ерөөсөө хоорондоо бүх юм таарал явуулдаг гэсэн бол одоо энэ дээрээс нэг том өсрэлтийг хийгээд LS-ийн платформыг ашиглаад явах үед энгийн тал дээр өөрчлөгдсөн донцлогоо шингээлт одоо яг энэ зам дээр явж явах үед бол илүү гоё кайфтай. Тэгээ би одоо яг эргэлтэн дээр энэ том урт машин, энэ хүнд жинтэй машин гэхэд ер нь их давгүй. Нэг тийм контрол алдчих малтаад байхгүй. Ер нь платформын шинжилгээг бол их дэжгүй болсон гэж хараад байгаа. За эдэлт бол угаасаа бүр үнэрлж байгаа. Ер нь шулуундаа баг 5-аас доош идэх юм байна. Хот дотор нэг 10 ч юм уу. За тэгэл дулаан гараж маш тавьдаг бол нэг 10 орчим ч юм уу. Тэгээ заримдаа баг 10 хүрэхгүй байх гэдэг юм уу. Энэ эдэлт хэмнэлтийн тал дээр бол мэдээж түүчрэл нөө гадаад тавиал богино зайд нэг хальт халаасан болол ажлуугаа нэг ганц 2 км яваал бүрэн машин халж хэмжээг батал гадаа нь тавиал дахиад унтраадаг бол эдэлт бол тэрнээс дээшлэх нь ойлгомжтой шүү. Гэтэ яг хуу Star Wars Chrome бол ер нь та бүгд хуучны яг архаг жигэн Chrome унж сурсан хүмүүст бол тийм амар өндөр бас гоё найдвар тавьж болохгүй. Гэтэ яг нөө он залуу машин баг гүйлттэй машин гэсэндээ бол мэдээж өөрөө бас нэг гоё тал байгаад дээ шүү дээ. Нэг залуу машин гүйлт мүлт багтай байх үед бол ер нь давгүй байдаг. Тэр яг тийм ерөнхий шинж нь бол байгаад байгаа. Гэтэ яг үндсэн Chrome-ийн шинж дээр бол жоохон зурж байгаа. Тэгэл 3500-ыг авъя гэсэн ч нөө 3500-ын multi-stage хроп нь ECVT ялгаагүй ороод ирсэн учраас солигдож байгаа нь бас л мэдрэгдэхгүй. Нэг тийм ялгаагүй. Тэгэл S-тэй татаал тэгээ paddle shift-ээр явсан ч гэсэн угаасаа зохиомл гэдэг нь андшгүй байхгүй. Зүгээр л ингэ хичээгээд байгаа. Тэгээ яг хоо энгийн хэрэглээнд ундаг сайхан ингээл нэг юм бодохгүй тоохгүй ундаг хүнд бол ер нь тэгээд стандарт дүү нэг тийм сүртэй гологдохоор бол биш. Тэгээ яг Chrome гэсэндээ эн чинь цаана авсан нэг жоохон юм бол мэдээж үлдсэн. Уламжлагдаж ирсэн юмнууд бол үлдсэн. Тэгээд энэ нөгөө touchscreen болсонтой холбоотой одоо ингээд би жишээ нь парныхаа хайшаа үлээж байгааг одоо явж явах үедээ солихын тулд ингээд дахиад энэ дээрээ дараад нэг дахиад нэг өөр функц гарч ирээд тийчээсээ дахиад ингээд гараараа харж байгаа сонгох хэрэгтэй болоод байгаа байхгүй. Тэгээд суудал халаах, өрүүл халаах нь бас яг энэ дэлгэсэн дээрээ жоохон эднэр дээр жоохон touchscreen биш товчлуураар шийдээд өгсөн байсан бол уулын тун давгүй. За тэгэхээр нэг иймэрхүү юу ч сан гол бол явах үедээ бол хамаагүй илүү сайжирсан, илүү тухтай, илүү амблаг болсон. Гэхдээ энэ нөгөө 10 доллартай будтай хөлбөр шүү. Нөгөө арай опшн дээшлээд ирэх юм бол 18 болоо явчихж байгаа. Тэгээ илүү дугуун нарийнхан болчих учраас энэс баг зэрэг хатуу болох байх. Та бүхэн бас тэрэн дээр өөрчилж тооцоололтой байх хэрэгтэй. Ерөнхийдөө Chrome-ийн тухай бол 220-ийн тухай бол нэг энэ санал бодол иймэрхүү байлаа. Хамгийн гол нь 230 Chrome-оос эхлээд нэг Chrome маань бүр шал өөр болчихж байгаа шүү дээ. Америк руу гаргаж байгаатай бас холбоотой. Sport гэдэг нэг хөлбөр, crossover үлээ тийм хөлбөр. Тэгээд нэг sedan нэг хөлбөртэй. Тэр sedan хөлбөр нь хэрвээ Монголд орж ирэх юм бол тэрэн дээр нэг уламжлал хиймээр байгаа. Нөгөө хоёр нь болохоор бүр Chrome шинжээ алдаад бүр зүгээр дунд гарын Jeep. Тэр болог нэг нэлээд Европ хэв маягтай. Яг нэг Chrome унж байгаа юм шиг тийм мэдрэмж бол бүр байхгүй болсон байх гэж ер нь хараад байгаа. Ерөөсөө яг тэрнийг бол нэг Chrome гэж би бол бодохгүй байгаа. Зүгээр Toyota-гийн ямар нэг тийм дунд гарын Jeep-үүд гэсэн нүдээр хараад байгаа. Ягаад гэх юм бол өмнө нөгөө л нэг дээд гар мартай суурь маань бүр байхгүй болсон. Тэгээд мотор хөдөлгөөрүүдийн хувьд ч гэсэн 230 дээр чинь бүр хайбрид турбо морбо ороод ирсэн болохоор ер нь шал өөр мэдрэмж л өгөх бах. Гэхдээ өөр мэдрэмж нь яг гоё мэдрэмж байх уу, сонир мэдрэмж байх уу гэдэг одоогоор бол мэдэхгүй байна. Тэгэхээр хамгийн сүүлчийн одоо байж болох хайбрид бензин V6 гэдгийг бүр аваа хийчихье заяа. Тэгхийн бол ер нь хамгийн сүүлчийн Chrome-ийнхоо шинж чанарыг хадгалсан, загварыг хадгалсан, хэв маягийг хадгалсан машин бол одоо 220-оор л ер нь дуусчих шиг байна. Магадгүй ирээдүйд 240, 250 ямар болох шиг бол одоо мэдэхгүй л дээ. Гэхдээ яг одоо бид нарт байгаа одоо вариант бол яалчгүй хамгийн он залуу, хамгийн байж болох Chrome-ийн хувилбар бол 220 л болж таарат байгаа. Ядаж л түр хойноо хөтлөгч нь хэвээрээ байж байгаа байхгүй. Тэгээд
яг hybrid V6 ороод ирсэн. Тэгээ бусдаараа тэгээд явах үед ангин маань нэлээд маш сайн сайжирсан байна. ALS-ийн төвшинлөө төгсөж байгаа. Явдал суудлын хувьд тэгээд тэнхлэг хоорондын зай арай уртсан учраас арай илүү зөөлөн тэгээд онцлог шингээл цайтай. Дээд гарны 2 өндөг хойд амортизаторын бас шинжилэл гих мэтээс үүдэлтэйгээр ер нь унж явж байхад бол бас яг зам дээр явж явах үеийн кайфтай байдал бол ер нь ихтэй чүү талтай. Тэгэхээр өнөөдрийн дугаар нэг юмрдэг байла. Тэгээ үнийн хувьд сонирхож байгаа хүмүүс байх юм бол нөгөө үнгүү цэгийн менежлэг ороод бас гарчиж болж байгаа. Үнгүү дээр бол нөгөө яг 180, 200, 210, 220 гээд Chrome зориулаад категориг бүр шинжилсэн байлаа. Тэгэхээр та бүхэн тэндээс орж харж болж байгаа. Тэгэхээр дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.